Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт. Өмнөх нөгөө нэг туссан хорт хавдар бол нэлийн хүн чатны хавдар байсан. Тэрийг даван туулаад ингээ хяналтанд явж байгаа. Тэгээд хяналтанд явж байгаагийн нэг давуу тал буюу өмнө нь өвдсөн хүний нэг давуу тал нь амар юм болгоомжтой болчдөг. Ингээд дараа нь яах вэ гэдэг юм дээрээ байнгын шинжилгээ өгөөд ингээ хянуулаад явдаг болсон. Тэрнийхээ ачаар явжгаад би ингээд умаа үзүү хорт хавдрын урьдчил өвчнөд буюу яг умаа үзүү хавдар болохоос наад мэдсэн гэсэн үг байхгүй тий. Тэгмэд энэ өвчин маань яаж үүсдэг вэ гэхээр HPV буюу Human Papilloma virus гэж байгаа тий. Энэ вирусээр үүсгдэг ихэвчлэн үүсгэгддэг гэж байгаа. Заавал биш гэхдээ хамгийн 90% нь баг HPV-гээр үүсгэгдэж байгаа. Тэгээ HPV нь дотроо их олон төрөл байдгаас 16, 18 гэдэг нь хамгийн аюултай хавдар болдог эрсдэлтэй төрлүүд нь. Тэгэнгүүт би болохоор яагаад ингэж хувийн миний асуудал те энэ бол бас хүмүүс ерөнхийдөө нэлээд хувийн жоохон нууж бас хаадаг. Тэгээ дээр нь нэмээд айхтар ярих дургу сэдвэн байж магадгүй. Гэхдээ тэглээгээд энийг заавал ярих ёстой асуудал болчиход байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр Монголд эмэгтэйчүүдийн өвчлөлийн номер 2-т орж байгаа хавдар умаа үзүү хорт хавдар байгаа. Тэнгүүд умаа үзүү хорт хавдрыг бүрэн сэргийлэх боломжтой хавдар гэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ дээр ямар арга хэмжээ авах боломжтой гэхээр вакцин. Тэр нь болохоор HPV-гийн вакцин гэж байгаа. Тэгээд энэ вакцины 3 тонн хийлгсэн хүмүүс бол энэ хавдрыг тусахгүй байх бүрэн боломжтой ийм хавдар байгаа. Хавдраас сэргийлэх арга бол энэ вакцин байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энд HPV-гийн вакцин бол Gardasil-гийн вакцин байгаа. Тэгээ энэ вакциныг Монголд яг товлолт вакцинууд хийгдэж байгаа. Тэгэнгүүт энэ вакцинд хамрагдах боломжтой нас бол 11 наснаас эхэлж байгаа. Тэгээ би бол охтуудаа хийлгэн 11 нас хүрэнгүүт нь хойлонгон хийлгэн гэж бодож байгаа. Тэгээ өөртөө ч гэсэн давхар хийлгэх бодолтой ингэж байж байгаа. Яагаад тэгэхээр аль хэдийн энэ халдварыг авсан ч байсгүй бол цаашлаад энэ халдварыг хүмүүс бодохдоо за ингээд нэг юм би ингэчлээ авчлаа гэдэгтээ эмзэглээд ч юм уу. Энэ ерөөсөө эмзэглэх асуудал биш. Яагаад тэгэхээр хүн амын 80% амьдралынхаа туршид авдаг вирус байхгүй юу. Тэгэхээр энэ эрэгтэй ч бай бүгд хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн бол цэвэр гол тээвэрлэгч нь болж байгаа. Эмэгтэй хүнд хавдар болоод байгаа юм өвчин. Тэгэхээр эрэгтэй ч хүүхэдтэй хийх хэрэгтэй, эмэгтэй ч хүүхэдтэй хийх хэрэгтэй ийм л вакцин байгаа та. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.